За нэгдүгээр асуулт энэ та нарын тарааж өгсөн материал дотор эсэлтийн ерөнхий шалгалт өгөх гэж байгаа 17-аас 18 насны хүүхдүүдийг вакцины хамруулахаар төлөвлөө ажиллаж байна гинэ. Энд чинь саяны хэрүүл ам болоод байсан. Тэгэхээр ингээд төлөвлөөд энийг хийх гэж байгаа юм биш үү? Эндээ хариулт өгөөч. Хоёрдугаар асуулт нь PCR ч одоо юу болчихваа нэг 3 хоногийн хүчтэй байсан. Одоо 14 хоног болцсон гэдээ яриад байна. Энэ одоо үний юм уу худ юм уу? Энэ дээр нэг хариулт өгөөч. Гуравдугаар асуулт болохоор энэ би тодорхой хүний тухай ярих гэж байна. Тэр Инх саран гэдэг сүүлэл дээр Солонгосоос эрүүл сарвал ирээд эндээс халдвар аваад явсан Мөнхбат гэж залуу байгаа. Өвчлсөн. Одоо тэр залуу үнэн мөний хэлснийхэн төлөө зөрчлийн хуулиар 500 мянган төгрөгөөр шийтгэхэд одоо дээр нэмээд эрүүгийн хэрэг үүсгэж явж байна. Энэ одоо үнэн зөвийг хэлсэн харин ч тэр залуу энэ зоригтойгоор үнэн зөвийг хэлснээс болж манайх энэ 21 хоног тусгаарлалт гэдэг чинь буруу дэлхийн жишийг 14 байсныг 21 болгож халдварыг харин зориуд тараасан гэсэн ийм ойлголтыг аваад манай энэ усан онцгой хомсч гэсэн 21 хоног 14 хоног болгосон биш үү? Тэгээд ийм үнэн мөнийг хэлсэн хүнийг ингэж одоо эрүүдэн тамалдаг, шүүдэг, эрүүгийн хэрэг үүсгдэг энэ ямар гэчийн улс вэ? Энэ дээр одоо Нямбатар сайдаас би асуумаар байх юм. Ямар нэгэн байдлаар энэ хариулт өгөх хэрэгтэй байна. Энэ залуу дээр үүсгэсэн хэрэгээ болмоор байна. Та нар ингээд энэ ковидод дамжуулаад хүний одоо үг хэлэх ийм эрхчлөлөнд ингэж хандаж болохгүй. Энэ манай юуных нь хүний эрхийн комиссийн дандаж гомц гаргацсан байгаа юм байна энэ залуу. Хүний эрхийн комисс одоо таг дуугүй байна. Та нар ажиллаа хийгээч. Энэ ийм ковидод дамжуулж хүний эрх зөрчилдгийг болмоор байна. Би энэ Мөнхбат гэдэг залууг хамгаалан тэмцэнэ гэдгээ та нарт хэлчихье. Наад хэрэг. За, Алтан гишүүн 1 минут нэмээд өгчээ. За. Тэгэхээр ийм одоо завхарсан юмнуудаа болооч хүнд одоо өвчин өгөн зүг эрүүл ирсэн хүнийг өвчтэй болгоно. Өвчтэй болгосныхаа дараа 500 мянган төгрөгөөр зөрчлийн хэрэгээр шийтгэн. Дараа нь эрүүгийн хэрэг үүсгэж хоронд хорно. Энэ ямар гэчин улс вэ? Ямар гэчин дарангуулагч нар гараад ирсэн бэ? Энэ дээр Нямбатар сайдаа тавар онцгой анхаарал тавиараа би нэг өдөр болгон хурал дээр ярина шүү. Хүний эрхийг хамгаалдаг тэр нэг баахан амтэн баахан мөнгө цаас болж баахан уралдаан тэмцээн болж гарсан та нарын хүний эрх хамгаалах тал дээр ажиллаа хийгээрэй. За ийм 3 зүйл байна. Баярлалаа. За вакцинтай холбоотой энэ кол сайд эрүүл мэндийн сайд энэ колд хариулна. За Алтан гишүүний асуултанд хариулъя. За ерөнхий эрдмийн шалгалт өгөх гэж байгаа 16-аас 17 насны хүүхдүүдийн вакцинжуулалтын асуудлыг асууж ах шиг байна. За бид нэр Pfizer вакцин бол 16-аас дээш насны хүнд бол хийж болно гэсэн тийм заавартай 16-аас дээш. За бидний судалгаагаар улсын хэмжээнд 17 насны ерөнхий эрдмийн шалгалт өгөх гэж байгаа 42083 хүүхэд байна. За 15-аас 16 насны 23 хүүхэд ерөнхий ээшийн шалгалт өгөх тийм судалгаа байгаа. За бид нэр энэ Pfizer вакциныг бол одоо 26-нд 100 мянган тонн вакцин ирнэ. Тэгэхээр эхний ээлжинд бол энэ 16-аас 17 насны хүүхдүүдийг вакцинжуулна гэсэн төлөвлөгөө гаргасан байгаа. Гэхдээ энэ бол сайн дурын үндсэн дээр хийгдэнэ. За эцэг их өөрсдөө хүлээн зөвшөөрвөл бид нар бол энэ вакцинжуулалтыг бол хийхээр төлөвлөгөөний дагуу төлөвлөгөөгөө гаргацсан байгаа. За PCR шинжилгээ бол 72 цаг 14 хоног гэсэн ийм бол байхгүй байгаа. Яг нь бүрэн том вакцин хийлгээд 14 хоногоос дээш явах юм бол хөдөө орон нутагт бол зорчиж болно гэсэн юутай байгаа. PCR шинжилгээ бол 3 хоног дотор бол байгаа. Энэ дээр бол ямар нэгэн 14 хоногоор тэм сонгогдсон юм бол байхгүй байгаа. За тэр цагдаатай холбоотой асуудалаар амар сайхан шадар сайд хариулах уу? Хэн хариулах юм? За. За тэр Алтан гишүүнээс ярьсан тэр Инх сарангийн асуудал байгаа. Тэр Мөнхбат гэж залуугийн талаар бас тодорхой мэдээллүүдийг нэгтэлж байгаа хуулийн байгууллагуудаас харин Инх саран сувллын үйл ажиллагааг явуулж дэглэм зөрчиж халдвар хамгааллын дэглэмийг алдагдуулж халдвар тараах нөхцөл үүсгэсэн тухайн байгууллага
мөн тэдгээртэй холбоотой мэрэгжлийн хяналтын байгууллагын албан тушаалтнууд, за зарим хүмүүстэй холбоотой цагдаа хуулийн байгууллага хяналт шалгалтын үе ажлаа үргэлжлүүлж байгаа. Тэгээ энэ асуудал ойрын хугацаанд бас тодорхой болж олон нийтэд бас албан ёсоор мэдээлэл нь хүргэх байхаа. Энэ дээр бас тэр мэдээлэл анх одоо тараасан гэж байгаа залуутай холбоотой эрүүгийн хэрэг үүсгэх асуудал байх ёсгүй гэдэгтээ санал нэг байгаа.